Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Шинэ 7 өдрийн мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрийнхөө эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргье. За ингээд бас нэгэн 7 эхэллээ гэж бидний амьдралын бас нэгэн гайхалтай өдрүүд эхэлж байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа эзний үгтэй хамт энэ өдрийг эхлүүлж байгаа юм чинь эзэн бидэнтэй хамт байж бодсон сансан бүхэн чинь эзний хайр инрэл дотор бүтнэ гэдэгт бол итгэлтэй байна. Амен. Тэгээд өглөөний мэнд гээд мэдчлэн орж ирж байгаа сонсогчтанд баярлалаа. Тэгээд он гараад 2025 он гараад айл хэдийн 4 сар тий бидний хугатаад 3 сарын ард бид айл хэдийн гарсан юм шүү тий. Одоо 4 сар гээд та нэг юмнаас ингээ хоцорсон юм шиг тий нэг юм ихлүүлэхэд өөрчлөхөд нэг л юм оройтсон юм шиг танд санагдаж яж магадгүй. Гэхдээ өөрчлөлт нь амаргүй боловч боломжгүй зүйл бас биш юм шүү гэдгийг та битгий мартаарай. Тэгэхээр хид хідэн жижиг зуршлаас эхлэх нь өнөөдөр та өөрийгөө хэрхэн харж буйгтай нь өөрчлөх боломжтой юм аа. Тиймээс маргааш таны ямар байхыг хүсэж байгаа хүн рүү таныг өөрчилж чаднаа. Тэгэхээр яг өнөөдрөөс та эхлээрээ жижигхэн зүйлээс эхлэхэд өөрчлөлт одоо ирээдүйн таны амьдралд асар том өөрчлөлтийг авчирсан байх болно. Тэгээд бурхан гэж хэн болох дээр бас бид хэмпэн байхыг хүсэж байгаа дээр суурилсан зорилгоодаасаа эхлэх хэрэгтэй шүү. Тэгэхээр хараагаа яг юун дээр тавьж өөрчлөлтийг та эхлүүлэх вэ гэдэг хамгийн чухал байгаа. Тэгээд бурхан таныг ямар нүдээр хардаг вэ? Та өөрийгөө өчүүхэн сул дорой би ийм гэл тэ бүх ингээд сул дороогоор харж байж болох юм. Гэхдээ эзний хувьд та бол үн цэнтэй нэгэн шүү. Тэгэхээр өдрөөс өдөрт бид нэр шинэ хүн болж өөрчлөгдөх тэр алхмуудыг тэ тэр жижигхэн өөрчлөлтүүдийг та амьдралдаа заавал гаргаарай. Би яг 25 оны 1 сараас л өстэй өөрчлөлт ингэх байсан. Гэхдээ ингээ хоцорчлоо, оройтчлоо гэж та битгий бодоорой. Яг одооноос та яг өнөөдрөөс л өөрчлөгдөхөд та хэд хоногийн дараа тий хэдэн сарын дараа та маш олон өөр зүйлсийг амьдралдаа мэдрэх болно. Тэгээд энэ төлөвлөлт гэдэг зүйл бол бурхнаас одоо биднэрт хамгийн их зааж байгаа зүйл гэдгийг бол бид нэр бас эмх замбраа зүй захис дараалал гэдэг зүйл бол бурхнаас бидэнд зааж байгаа зүйл шүү гэдгийг бол бас яг бэлгийг ярьж байгаа энэ жижиг зуршлуудаас эхлэх нь чухал гэдгийг энэ ойлголтын дээр бас нэммээр байгаа шүү. Тэгээд та өнөөдрөөс хийж эхлээрэй. Тэгээд шинэ 7 хоног эхэлж байна шүү дээ. Маш олон зүйлсийг та хийхээр төлөвлөж байгаа ах. Тэр дундаа мөн эзэнтэй харилцах харилцаан дээр өөрчлөлтийг та авчраарай. Бурхан тантай үргэлж хамтаага шүү. Тэгээд энэ өглөө энэ 7 хоногоо эзэн даатхан түнд алдар магтаалыг хамтдаа өргөцгөөе. Эзний хүндлэх цаг боллоо. Ирэж түн харан өргөх мөчөдөө. Ирэж байгаа бүхнээрээ хүндлэх дүү. Ирэж ертөнцийн ертөнцийн эзнийхээ
бүхэн таны бурхан хэмээн хүндэж хүн бүхэн өвдөгсөнө баяртайгаар таны дуудсан бүхэн баялаг ихнээс сотган хэд бүхэн таны бурхан хэмээн хүндэж хүн бүхэн өвдөгсөнө баяртайгаар таны дуудсан бүхэн баялаг ихнээс сотган Ихний хүндлэх цаг болоо ирэж түн харан өргөх мөчөдөө ирэж байгаа бүхнээрээ хүндлэх дүү ирэж ертөнцийн эзнийхээ Эцний хүндлэх цаг болоо ирэж түн харан өргөх мөчөдөө ирэж байгаа бүхнээрээ хүндлэх дүү ирэж ертөнцийн эзнийхээ хэд бүхэн таны бурхан хэмээн хүндэж хүн бүхэн өвдөгсөнө баяртайгаар таны дуудсан бүхэн баялаг ихнээс сотган хэд бүхэн таны бурхан хэмээн хүндэж хүн бүхэн өвдөгсөнө баяртайгаар таны дуудсан бүхэн баялаг ихнээс сотган ирэж 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 Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бүгд хамтдаа 2 дугаар Коринтын 1-ийн 20 дугаар ишлэгийг энэ өглөө хамтдаа харъя. За энэ их гайхалтай ишлээд. Учир нь Бурхны бүх амлалт түүний дотор заажээ. Тиймд бид Бурхны алдрын тулд түүгээр дамжуулан амен гэдэг гэсэн. Амен. За тэгэхээр өгүүлбэрийн 2 дугаар хэсгээр ишлэлийн 2 дугаар хэсгээр юм жаа. Бид Бурхны алдрын тулд түүгээр дамжуулан амен гэдгээ гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ амен гэдэг нь түүний алдрын тулд түүгээр дамжуулан амен гэж хэлдэг юм бол энэ амен гэдэг нь бидний одоо юу гэдгийг өөрсдийнхөө зүгээс ингээ бодод тунгаагаад, бодоод бясалгаад тэ бодоо хариугийг гаргаад тэгээд дараад нь хэлдэг гэхээсээ илүү хэрвээ Бурхан хэлж байгаа бол амен гэх тухай ойлголт байгаа юм шүү. За Дэвид Уилкерсон гэдэг хүний одоо амлалтын ном гэдэг зүгээр л тэр хүн ер нь бол бичээгүй зүгээр эмхтгсэн 800 амлалт ийм нэгтгсэн тийм ном байдаг байхгүй Монгол дээр бол хэвлэгдсэн. Тэгээ тэр номуудыг ингээ би ингээд одоо гэдгийг ер нь бол ингээд ажилдаа маш их хэрэгэлдэг. Ягаад тэгэхээр тэр амлалтуудыг зүгээр ингээд уншиж суух нь надад маш их амар амгалан ийм тайвширлыг өгдөг. Тэгээ тэр амлалтуудын талаар ингээд уншиж явах үедээ бас бусдад тэр амлалтуудыг байдаг гэдгийг сануулж явах үедээ юу гэж бодогддог вэ гэхээр ер нь Бурхны амнаас л ингээд ямар нэг үг гарсан бол Бурхны амнаас гарч байгаа гэдгийг бид нар анзаарах хэрэгтэй. Тэгэд энэ юу гэсэн үг гэхээр энэ санал биш.
Энэ угаасаа чи тэгээд энэ дотор баймаар байна уу л гэсэн үг. Бурхан те нэг хүмүүс нэг юм орон гар хүмүүс байдаг шүү дээ. За миний хувьд ч гэсэн заримдаа тийм орон гар байдаг л ах. Одоо гэж боддгийн тэр нэхэр энийг хийх үү? Болдог ч юм уу? Энийг хийх үү? Энийг эсвэл ингэж хийх үү? За наадхаар чи хийхэ болё гэдэг ч юм. Хамт ажиллагаа хүмүүстэй маш хэм төвх амьдралын ингээ хамтаа туулж байгаа хүмүүстэй маш хэм төвхтэй байдаг юм уу гэсэн зөвлөгчдөр надад бас өөрийнхөө талаар бол бодогч ирсэн. Тэгээд харин Бурхны хувьд бол хүмүүс биднээс шал өөр. Бурхан хүнтэй адилхан боддоггүй гэдэг үгээд 2 дугаар Коринтын 1:20 дээр яг юу гэж байгаа гэхээр Бурхны бүх амлалт нь түүний дотор зааж гэж. Залхуу хүмүүс дандаа бэлэн болсон зүйл дээр гарч ирээд байдаг. Залхуу хүмүүс гэж яг ямар хүмүүсийг хэлж ийнэ гэхлээр те ямар нэгэн одоо юу гэдэг эрсдэл үүрхийг хүсдэг. За нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол хийх чадваргүй гэдгээ хүмүүст одоо мэддэгээс айдаг хүмүүс. За гуравдугаарт бол юу гэхээр угаасаа чадахгүй одоо те юм хийхгүй гэдгийг хүмүүс мэдж байгаа учраас тэрийг одоо юу гэдгийг өөрийгөө даваа тал болгох гэж оролддог сул дараа хүмүүсийг бол хэлж байна. Гэрийн даалгавраа хідэж хийдгүү хүмүүс бол залхуу хүмүүс гэж бол манай багш бол хэлж байсан. Бурхан ямар хүмүүст заа гэсэн юм бэ? Тэгэхээр манай Монголын эртний ингээд нөгөө Монголын нус тавьж байгаа юм бол заа гэдэг нь андгаа шүү гэдэг үг байдаг байхгүй. Тэгээд Бэмбэ 93 ч гэсэн нэг юм түүхийн баримтат кинонд хэлжлээ. За тэгээ манай Монголын эртний үгэнд чинь заа гэдэг бол андгаа гэж. Заа гэдэг үгийг тийм яарч хэлдгээс одоо шиг заавал за үгүй бол үгүй гэж загнуулаа яваад байдаг хүмүүс байгаагүй гэсэн болж. Бурхны хувьд ч гэсэн бүх амлалт дотор заал гэсэн. Тэнгуут л одоо би ингээд 800 амлалттай тэр одоо Дэвид Уилкерсоны одоо энэ номыг хараад сууж байхдаа нэг зүйл бодож байгаа юм. Бидний амьдралд Бурхан ямар хэрэгтэй юм бэ гэдг нь энэ амлалтуудаас харагдаж байна гэж. Бурхан 800 амлалтыг өгж ингээ боддог. Хүмүүс нэг нэгэндээ нэг 3 амлалт. За би чамд нэг л юм амлаа гэдэг ч юм уу. Тэгдэг биш гэж юу. Өөрийнхөө одоо амьдралыг хүн тийм олон амлалтанд зориулдаг шүү дээ. Энэ нь хүн ямар төвшөнд байдгүй гүйцэтгэж чадах, хэлсэн үгэндээ хүрэх чадвар, эрх мэдэл, байгаа зүйлс юмыг бүтээх одоо те нөөц боломж ямар байдгийг гэдгийг харуулж байна. Энэ Дэвид Уилкерсоны эмгтгсэн энэ олон 100 ишлүүд нь Бурхан бидний амьдралд ямар олон зүйл дээр хэлсэн амандаа хүрч бас биднийг мэдгүй байхад хүрсээр байдаг вэ гэдгийг бидэнд бол баталж байна. Тэгэхээр бид ачааллын талаар бол өнгөрсөн 7 хоногийн нэг төдөр ярьж байгаа үед бол нөгөө бэлгээгийн дотор жишээ авч нөгөө нэг хэсэг явж ирсэн чинь хоёр хүн явж байгаа ганцхан мөр болчдөг тий. Хүүшээ яач вэ? Та яг энэ яг хизээвэ гэсэн. Яг ийм хэцүү үед та байхгүй болоод багтаа яадаг ш. Гэхдээ би чамайг өөрөө явж ирсэн. Тэгэхээр Бурхны зарим амлалт биднийг огт мэдэхгүй анзаарахгүй байж хаад биелсээр байдаг гэж. Заримдаа бид нар зөвхөрөөд яг өөрсдийнхөө Бурхан биелүүлж өгөөсэй гэж хүсэж байгаа тэр амлалтан дээр хэд анхаарлаа тавиа те. Та энд заа гэж та одоо энийг л одоо биелүүлж өгөхгүй бол таны Бурхан гэж юу ах ингээд ингээ бодж итэл бидний хамгийн дэвслүү өөдгөө хамгийн итгэлгүй сул дараа үед ч гэсэн Бурхны хэдэн 10 амлалт бидний амьдралд биелж идгийг бид бол мэдгүй байхгүй. Итгэж хүмүүс харахгүй байгаа зүйлдээ итгэдэг хүмүүс аахгүй. Бидний нүдэнд харагдахгүй байгаа зүйлс бид итгэдэг гэж. Тэгэхээр бид яагаад тэгж итгэдэг болсон бэ? Тэр харагдахгүй зүйлсийг захирдаг нэгэнд бид итгэдэг болсон учраас зарим нэг зүйлийг бид нар заавал харж итгэхээ болсон гэж. Яагаад гэвэл тэр бидний харж чадахгүй байгаа хэсэг дээр бидэнд заа гэсэн нэгэн бол хэн нэгэн хүн биш харин Бурхан юм аа гэж. Тэгэхээр бид бол яг Бурханы хамгийн энгийн байдал нь бидний энгийн одоо бидэнд хийж өгнө гэж заа гэж хэлсэн зүйл нь бидний амьдралаа зориулнаа бидний бүр нээлт хийм байран хийдэг хамгийн дээд хэмжээний гүйцэтгэлээс ч илүү байх олон зүйлийг олон тохиолдол олон түүхийг бид бол мэдж байгаа гэж. Хэрэв бид хүлээснээсээ доогуур зүйл хүлээж авч байгаа бол бид магадгүй Бурхны бидэнд хідэж заа гэж хэлээгүй зүйлийг хүсэж байгаа ч юм билүү. Бид тэгээд нөгөө яг нэг дэдгүүрт очиод тийчилсээр хагаад нэг тий ингээд авч өгч баярлуулсан сэтгэлч дурсамжч байхгүй нэг юм өөрийнхөө одоо юу гэдгийг зөрүү зан одоо ирэх зан тий одоо хүмүүсийн хүнд байдалд оруулж
юма өөрийн болгож авж байгаа дураараа хүүхэд чиг ажилласан байвал яах вэ гэж. Бурхан бол нэмж өгдөг тухай Библиэлд маш их гардаг. Бурхан нэг заа гэхэд нь дагаад маш их олон заан дагалдаж орж ирж байгаа. Бурхан нэг зүйлийг амлахад тэр амлалттай нь холбоотой тэр амлалтыг нь хүлээж авах өдрийг хүртэл бидний энэ хүнд хэцүү амьдралын олон өдрүүдийг ивэж өрөөх Бурханы гайхамшигтай олон хамгаалтууд бэлдэж өгсөн зүйлсүүд ивэж өрөөлүүд те олон гайхамшигтай уулзалтууд олон бидний хайрладаг хүмүүс бидэнд хайртай гэж хэлдэг хүмүүс бидний төлөө залбирдаг хүмүүс бидэнд хань болдог хүмүүс гэдэг. Бурхны тэр заа дотор багтаад бидний амьдралд орж ирдэг гэж. Зарим хүмүүс өөрийнхөө амьдралыг өөрөө авч явж байгаа гэж яг үндэ ингэ боддог боловч хүмүүс түүнийг орхисны дараа ч гэсэн болоод байгаа учраас тэгж бодсон байж магадгүй. Яг Бурхан орхих юм бол бүх зүйл нь гуйсаа болохгүй байх. Тийм учраас Бурхан энэ дэлхий дээр хамгийн сул дорой, хамгийн төөрөлцөн, хамгийн дэвслүү хүмүүст ч гэсэн хайр инэрлээ үзүүлж ядгийн баталгаа нь түүний энэ олон амлалтууд дээр байгаад байдаг. Ялангуяа түүний амлалтуудын дотроос бидэнд хамгийн их урам зориг өгдөг амлалт бол Христийг биднэрт илгээнэ гэсэн амлалт. Бидний гэм нүглийг уучлна гэсэн амлалт. Бидний мөнх амьтаа болгоно гэсэн амлалт. Бидний Христийн дотор хүлээж авч биднийг төгөлдөжүүлж, биднийг бэлдэж, биднийг ашиглаж биднээр дамжуулан энэ дэлхий дээр гэрлэн бас давсан болох тэр гайхалтай амьдралыг бидэнд өгнө гэсэн амлалт. Бурхны заа гэсэн тэрхүү амлалтуудыг бид Бурхан заа гэсэн юм чинь болж таарна гэсэн тэрслүү юм өсөл өөрийн бодлоор ш. Бурхны алдрын тулд түүгээр дамжуулан гэж заа гэж хэлнэ гэж. Нэгсэндээ бидний бүх аминууд Бурханд өөрийнхөө амьдралыг өгч түүний бидэнд өгсөн үнгүүгээр өгсөн Есүс Христийн бидний төлөө урсгасан цус бидэнд өгсөн энэ угуу уучлалт итгэсний дараа хүлээн авсан ариун сүнсний дотор бид заа гэж хэлдэг байх ёстой. Яг Библийн сургалт сурж байгаа гэсэн. Та нар одоо өнөөдөр хүртэл гуйж байгаагүй. Харин та нар өнөөдрөөс миний дотор одоо энэ нэрийн дотор бүх зүйлээ гуйхтан гэж. Бүх зүйлээ гуйхтан гутал нөгөө нэг шунаж хүсдэг энэ дэлхий дээр онц шаардлагагүй. Тэр гэм нүглээр дүүрэн тийм зүйлүүдийг чөлөөтэй гуйж ингээд түүний нэрээр авах боломжтой болсон гэж бодож байна. Үгүй. Яг үндэ бол өнөөдрийн бидний яриад байгаа Бурхны бүх амлалтуудыг Христийн нэрээр ариун сүнсний дагуу бид гуйж авах боломжтой болж байгаа юм а гэж. Учир нь Бурхан ихэнд үг байсан, үг нь Бурхан байсан, үг нь Бурхантай байсан, түүгээр бүтээгүй зүйл гэж байхгүй гэдэг нь Христ байсан. Тийм учраас Христтэй хамт Бурхны бүх амлалт бидэнд орж ирж байгаа. Тиймээс Христэд итгэж түүний дотор бид заа гэж ариун сүнсээр дамжуулан хэлэх үед Бурхны бүх амлалтууд бидний амьдрал утга учиртайгаар гүн гүнзгийгээр бас илэрхий ойлгомжтойгоор гарч ирдэг. Тиймээс яг тэр үед бид нар яг ямар болдог вэ гэхээр Бурхан бол миний бүх зүйл, Есүс бол миний бүх зүйл гэдгийг ойлгож мэддэг. Ингээд өнөөдрийн үгийн хэрвээ ингээд ойлголтоо бацах юм бол бидний амьдрал тохиолдсон зүйлүүдийг Бурхан шийдэж өгнө гэж амласан. Харин Бурхан өөрийнх нь бүх амлалтууд бидний амьдралд сорил болох болгонд шаардлагатай өөрийн бэлдсэн зүйлээрээ хангана гэсэн үү? Тийм ээ, тэгж хэлсэн. Тэгэхээр бид анхааралтай унших юм бол бидний агуу гэж боддог бүх хүмүүс Бурханд дуулууртай байсан байна. Тэр хүмүүс өөрсдийнхөө дураар ямар нэгэн зүйл хийх болгондоо Бурханы амлалт болон түүний шүхрээс гарч исэн. Харин Бурханы дотор заа гэж хэлэх болгондоо өөрсдийнхөө авна гэж бодог, өөрсдийнхөө бүтэн гэж бодоогүй олон зүйлүүдийг амьдралдаа бол авч исэн. Бурхны амлалтанд итгэх төв. Бурхан амлалтандаа хүрдэг бодлоо өөрчилдөг хүн биш ээ. Бурхны бүх амлалт тэр сүнс учраас бидний сүнслэг байдлаа нэгт уялдаатай байна. Бидний сүнслэг байдлын чадвар амлалтаар хэмжигддэг гэдгийг хизээч бүү мартагч. Бурхан амлалтаа биелүүлэх боломжтой. Бидний хариулт бид хэн эсгээс хамаарна. Тэгвэл бид түүний хүү Есүс Христэд итгэж түүний ариун сүнсийг хүлээж авсан түүний дотор шинээр бүх зүйлийг өөрийнхөө амьдрал өөрийнхөө өчүүхэн үлдээд байгаа хэдэн 10хан жилийн цаг хугацаанд дотор Бурхан дотор шинжлэгдэх шинэ амьдралтай болох боломжтой, мөнх амийг авах боломжтой, сул дорой хэрнээ Бурханы бүх амлалтуудыг авсан хайр инэрлийг нь өртсөн түүний хүүхдүүд гэдгээ мартаж болохгүй гэж. Амен. Үнэхээр гайхалтай. Тэгээд Библиэлд бичигдсэн Бурханы 800 гаруй амлалт байдаг гэдгийг ингээд
мэдэж авлаа шүү дээ. Тэгэхээр тэр бүх амлалтыг бид нэр те зарим нь бидний амьдралд биелж байгаа, заримыг нь бид нэр биелж байгаа эсхинч бараг мэдхгүй амьдарч байгаа. Гэхдээ эзэн амлсандаа хүрдэг юм аа. Тэгээд бид бурхны амлалтыг харахгүй амьдрал өөрсдийн мэдрэмжтэй тулгуурлаж амьдрна. Тиймээс бурхны шаардлага бол те бид түүнд итгэж түүний хэлсэн босод зүйлсээс илүү итгэх нь чухал юм а гэдгийг пастор маань бидэнд санууллаа. Тэгээд бурхны амлалтын үнэхээр таларх нь түүний өмнө ирцгээе. Залбирлыг минь сонсож хувь тавиланг минь та өөрийнхөө замаар дагуулж Бурхны хүү Христ Есүс хамгаас эрхэмдээд эзэн таны ярун замыг даган амьдрий би Есүс. Залбирлыг минь сонсож хувь тавиланг минь та өөрийнхөө замаар дагуулж Бурхны хүү Христ Есүс хамгаас эрхэмдээд эзэн таны ярун замыг даган амьдрий би Есүс. Та Итгэмжид улхурах мөнхөд ханшлагч таны амлалтор бүдүүнэн гэж битгнэ гүндалэг та хубан абулсуудыг нүлгэгч замын зажорын үгээр намайг дагуулна. Та болусын хан, та болусын дээгүү нисэн дүүдэг хариусус Имануэль. Та болусын хан, та болусын дээгүү нисэн дүүдэг хариусус
бидэнтэй хамт урд бидэнтэй хамт урд бидэнтэй хамт урд бидэнтэй хамт Амен. Бид хамтдаа ариун уул цомогт багцсан амлалт хэмээх сайхан Магдалины дуу хүлээ авч сонслоо. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа 2 дугаар Коринт номын 1-р бүлгийн 20 дугаар ишлэлээс суралцлаа. Учир нь Бурхны бүх амлалт түүний дотор заажээ. Тиймд бид Бурхны алдрын тулд түүгээр дамжуулан амен гэдэг. Тэгэхээр гоё байгаа шүү. Христ дотор бүх зүйл эерэг байдаг. Тэгээ Христч залбирлын төгсгөлийн амен нь Бурхны итгэмжтэй байдал болон амлалтуудынх нь баталгаанд найдах найдварыг илэрхийлдэг юм аа. Энэ бол Христийн гуйвшгүй сайн мэдээний үннийг дахин баталдаг юм гэдгийг битгий мартаарай. Түүнтэй өөрсдийгөө адилтгсан итгэлийн дуу юм шүү. Хүнд хэцүү үед Бурхны амлалт бидэнд амар тайван найдварыг өгдөг юм аа. Яг л түрүүний Магдалины дууд гарсан шиг те итгэмжэд их эзний те бүх амлалтууд биелнэ гэдэгт би итгэдэг гэсэн. Та итгэж байна уу? Тэгэхээр хамт залбирая. Надад нэг ийм зүйл танаас сануулж хэлмээр зүйлөө. Хүмүүс бидний амьдралд чухал нэгэн байхын тулд амлалтууд өгдөө. Тэ. Гэхдээ энийг бол би амлая гэдэг ч юм. Эсвэл бидний хүссэн зүйлийг амлах ч юм. Гэтэл бид Бурханаас яг үндэ нэхэм хүсч юмсаагүй өстэй. Бүр мэддэгчгүй явж байхад Бурхан биднэрт ямар их амлалтыг биднэрт өгөөд амлалтыг дэвсээд бэлдээд тэгээд өөрөө бидний өмнөөс хийж өгөөд тэр амлалтантаа хүрээд явж байгааг нь хараач. Өнөөдөр дэлхий дээр биднийг хайрлах ийм өөр нэгэн байна гэж юу? Баггүй гэдгийг нь бид бүгдээ өөрсдөө мэдж байгаа. Тиймээс бүгдээ түүний бүх амлалт дотор Бурханыг заа гэж хүлээж авцгаая гэж. Ариун сүнсээ бидэнд өгч, бидний залбирлыг чиглүүлж, хүнд хэцүү үед олон цохирсон ганцаарцсан ямар ч удаа ярих, залбирах, бодох чадлагүй болох үед өөрийн амлалтыг сануулж байдаг Бурхан минь танд баярлалаа. Бидний хүлээсэн биелээгүй зарим амлалтаас олж таны бидэнд хийж өгсөөр байгаа тэр олон энэ заа нарыг мартдаг бол та уучлаач тайсгууч. Бидний ийм сул дараа гэдгийг мэддэг учраас та зарим амлалтыг бидэнд аль хэдийн өгсөн байгаа гэдгийг биднийг ойлгох хүртэл төвчээртэйгээр хэрэгжүүлсээр л байдаг. Та хизээч биднийг янз бүр болсноос болж өөрийнхөө амлалтыг бутааж авч байгааг. Та бидэнд хүүгөө өгнө гэсэн хүүчин бидний төлөөр загалмаадар насаарсан. Амлалтандаа үргэлж хүрдэг Бурхандаа талархан Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.